Нийслэлийн хэмжээнд тээврийн үйлчилгээ явуулдаг микроавтобуснуудыг 2016 оны 8 сарын 1-ээс эхлэн явуулахааргүй болсон байна. Тодорхойлбол 12 жил хүртэлх насжилт бүхий микроавтобусыг нийтийн тээврийн хөдөлгөөнөөс хасгаар болжээ. Энэ шийдвэр нь шинэ оны 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр байсан ч нийтийн тээврийн зохицуулалт алдагдаж хөдөлгөөнд сөргөөр нөлөөлнө гэж үзээд 8 дугаар сард ажлыг хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа хувь иргэн болон нэгдэл болон хамтран ажиллаж байгаа микроавтобусны жолооч нар ажлын байраа хангаж нийгэмд эзлэх өөрийн байр суурь тогтоож байгаа ч ямар нэгэн хэлбэрээр хязгаарлалт тогтоогдохоор болсон байна. Нийслэлийн нийтийн зочид тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд одоо байгаа тий одоо хэрэгжилж байгаа автохэрэгслүүдийг болохоор бол ерөнхийдөө стандарт нь байдаг. Тэр нь бол үйлдвэрлэлээс хойш 12 буюу түүнээс дээш жил болсон одоо тээврийн хэрэгслээр зөвшөөрч одоо нийтийн зочид үйлчлэгийг явуулахыг хөргөсөн стандарт байна. Ерөнхийдөө бол одоо өнөөдөр нийслэлийн нийтийн тээврид ашиглаж байгаа одоо микроавтобус буюу бидний хэлж ажиллаар бол микроавтобусны маань насжилтын хугацаа бол 12 жил одоо болцсон. Тэгэхээр үл яг насжилтаараа ингээд хасагдаж байгаа. Нийслэлийн тээврийн газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд болон хувь хүн нийтийн тээврийн үйлчилгээгээ хэвээ явуулах боломжтой гэдгийг хэлж байгаа. Мөн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа тохиолдолд үйлчилгээх явуулах боломжтой юм байна. Одоо нийслэлийн тээврийн газартай гэрээтэй одоо аж ахуйн нэгжүүдийн 350 орчим микроавтобус одоо үйлчлэнд явуулдаг. Тэгэхээр эдгээр бүгдийг одоо 90% нь гасагдах хэрэгтэй. Бүгдийг гасгахлаар бол мэдээж энэ үйлчлэгээний одоо бас нэлээд том соорхоо гарна. Тэгэхээр энийг бол буцаагаад одоо нөхөх одоо бас асуудал нэлээд хүнд байгаа. Тэгэхээр мэдээж энэ одоо ажлыг бол мэдээж манайх дангаараа бол шийдэх тийм боломжгүй. Тийм болохоор манайх статистикийн үндэсний төвд стандартын үндэсний төвд манайхан хүсэлт хөргүүлсэн байгаа. Мэдээж энэ дээр бол одоо мэдээж стандартаа бид асуух хэрэгтэй. Тэгэхээр эндээс бол ямар шийдэгсэн гэхээр бол ерөнхийдөө тээвэрлэгч хоёр одоо байгууллагын хоорондын одоо гэрээгээр энийг зохицуулаад ингээд явуулж болно гэсэн шийд ирсэн байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарал хандуулан ажиллахаар болсон ч хувьдаа ажлын байраа бүрдүүлж байгаа иргэдийн хувьд цензуур тогтоогдсон асуудал болно. Нийтийн тээврээс микроавтобусыг цөөлсөн тохиолдолд такси үйлчилгээний үнэлгээ нэмэгдэхгүй байх баталгаагүй болж байгаа юм. Нөгөө талаас хотын замын хөдөлгөөнд төгжрөл багасаж осол аваарын тоо буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм а.